Ангаах ухааны доктор профессор Монгол Улсын эмнэлэг зүйн эмгэг судлалын зөвлөх эмч Чанга сүрэнгийн ганчингийн эрүүл мэндийн мэрэгчлэн бэлтгэх үйлсэлд тасралтгүй 39 жил ажиллажээ. Түүний хувьд 1980 онд ангаах ухааны дунд сургуулийг эмнэлгийн лаборант мэрэгчлэр төгсөж, 1989 онд ангаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэрэгчлэр төгссөн байна. Харин 2009 онд насанд хүрсэн Монгол хүний цусны ээлжлэлийн зарим энзимийн идэвхийн лавлам хэмжээ 1 сэдвт диссертациаар ангаах ухааны докторийн зэргийг хамгаалсан байна. 2012 онд дэд профессор цол, 2021 онд профессор цолыг тус хамгаалжээ. Тэрээр дотоодын сэтгүүл олон улсын хуралд нийтдээ 140 орчим илтгэл, өгүүлэл, мэрэгжлийн чиглэлийн 30 орчим гарын орлого, эрдэм шинжилгээний ажлын шүүмж, доктор, магистрийн ажлыг удирджээ. 39 жилийн эрүүл мэндийн мэрэгчлэн бэлтгэх үйлсэд итгэсэн түүний миний бахархалт сайхан сургууль, мэрэгжил, хүндэтгэлийн лекцийг үзэгч та бүхэнд хүргэж байна. Та бүхний сайхан өдрийн амгалан айлтгая. Тэр өнөөдөр манай их сургуулийн хэмжээнд 2 том үйл явдал болж байгаа юм байна. Энэ бол одоо тухайн мэрэгжлийн үн цэнийг ойлгуулах, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх гэдэг чухал арга хэмжээ. Ялангуяа манай лабораторийн хувьд бол бас авч ээлжих лабораторийн мэрэгчлэнүүд бол яг лабораторийнхаа өрөөнд гол чухал ажлыг хийдэг, өвчтөнтэй сайн харилцдаг учраас яг нэг эмнэлгийн тусламж үйлчилгээнд лабораторийн мэрэгчлэнүүдийн үүрэг орой л ихээр ялангуяа өвчтнүүд үйлчлүүлэгч центрийн харьцангуй бага мэддэг. За судлаач одоо манай эмчнэр бидний хувьд бол ялангуяа одоо эмнэлэг зүйн том гаргаж байгаа шийдвэрүүд бол лабораторийн мэрэгчлэнүүдийн одоо хийсэн шинжилгээний үр дүнгээр хийдэг эмэг чухал мэрэгжил юм байнамаа. Тэгэд энэ мэрэгжлийн хүрээнд манай ангаахын шинжилгээ ухааны үндэсний сургууль манай Ахмад багш нар хийсэн байна. Сургууль бол нэлээх өргөжсөн. Сургуулийн хэмжээнд одоо хөдөөгийн салбар 3 эмнэлгийг оруулах юм бол 10 эрүүл мэндийн байгууллагатай 5 эмнэлэгтэй яг их сургуулийн Улаанбаатар хотод байгаа хөдөө орон нутагт 3, 2 сувилалтай эмнэлэг зүйн молекул онцлогооны төвгээд. За манай их сургуулийн хөгжлийн хувьд бол лабораторийн тэнхим ялангуяа анх одоо дээд боловсролтой мэрэгжилтэн бэлтгэхэд ангаахын сургуульд лабораторийн тэнхим гэж байгуулагдажсэн. За анхны одоо лабораторийн техникч мэрэгжлийг бэлтгэсэн Монгол улсад нэг түүхэн гавьяатай 2 том сургууль байгаа шүү дээ. Нэг нь бол Совилогчийн сургууль гэж 1929 онд байгуулагдсан. Монгол улс өвчин эмгэгээс салахын тулд хамгийн түрүүн 2 сургууль байгуулсан. Нэг нь бол Совилогчийн сургууль 29 онд, нэг нь бол Багшийн сургууль. Хүн ардыгаа бичиг үсгтэй мэдлэг боловсролтой болгоё гэж Багшийн сургуулийг байгуулсан. Өвчин эмгэгээс салыг Совилогчийн сургуулийг байгуулсан. За Совилогчийн сургууль байгуулагдахаас өмнө бол энэ одоо Оросын маш их олон экспедицүүд Монгол орнд ирэхэд энэ лабораторийн мэрэгчлэнүүд Монголд орнд ирж ажиллаж байсан талаар түүхэн сурвалжууд одоо байдаг. Миний биений хэсэг Совилогчийн сургууль, эрүүл мэндийн технологийн сургуулийн захирлын албыг хашчих үедээ яг энэ лабораторийн тэнхимийн хамт олонтой бас нийж нэг баг болж бид нар ажиллаж байсан. Анх удаа Америкийн нэгдсэн улсын мянган сорилтын сангийн санхүүжилтээр бид нар лабораторийн техникч мэрэгжлийн сургалтын хөтөлбөрийг олон улсад одоо хүлээн зөвшөөрөгдөх тийм хөтөлбөрийг оруулж ирж хэрэгжүүлж эхэлж байсан гэдэг олон ажил дээр хамтарч ажиллаж байсан. Тийм учраас энэ одоо орчин үеийн 21-р зууны шинжилгээ ухааны их томоохон одоо ажлын байр, томоохон мэдлэг ур чадвартай ажиллах энэ мэрэгчлэнүүд бол лабораторийн чиглэлийн хүмүүс болж хувирлаа. Соёлын эрүүл мэндийн байгууллагын дээд хэмжээний 14 дугаар шуулга уулзалт гэж
боллоо Европын холбооны улсад. Энэ хурал дээр ч гэсэн энэ янз бүрийн судалгаануудын ёс зүйн холбогдлолтой асуудлыг ярихад яг энэ мэрэгжлүүдийн тухай маш их ярьж байна. Одоо хүмүүс ч үүдлээс ярьж байна, колоны тухай ярьж байна, тийм ээ. Эсийн эмчилгээний аргууд ярьж байна, хүнийг ховлох тухай ярьж байна. Дандаа лаборатори дотор инкубац гэж хийдэг тэр судалгааны аргуудын одоо ёс зүйн декларацууд гэж улс орнууд маш их гаргаж байна шүү дээ. Жишээлбэл манайх бол эрэгтэн шилжүүлэн суулгах гэж байж байна, тийм ээ. Тэрний яг дагалдаж явж байгаа чинь тэр тохирооны асуудал байгаа үстэй. Лаборатори хамгийн том одоо үйл явц. Тэр одоо эрх зүйн асуудлууд бол маш их нарийн явагдаж байгаа юм байна. Намайг сувилагчийн сургуулийн захирал орчуулд багш бол эрдмийн зэрэг хамгаалаагүй байсан л да. Докторант гэдээ явж ирсэн. Тэгээд хамгийн анхны манай одоо 100 жил нь болох ч шүү дээ. Манай сувилагчийн сургуулийн 100 жилийн төвхтэй сургуулийн хамгийн анхны эрдэмтэн болж тэр их олон шавнарыг манлайлж тэр цагаас хойш одоо сувилагчийн сургуулийн эрдэмтдийн тоо бараг 10, 20, 30 хүрсэн баг. Олон эрдэмтдийн үүд хаалга замыг нээсэн. Тэгээ мэдээж бол одоо шинжилгээ ухаанд өөрийгөө доктор, профессор болтлоо ажиллана гэдэг бол тэр шинжилгээ ухаанд маш их олон замыг нээсэн, олон шавнар төрүүлсэн, олон ном сурахч бичсэн. Өөрийнхөө мэрэгжлийн хүрээнд бол одоо улсын чанартай их олон бодлого боловсруулахад оролцсон гэдэг профессор хүний хийдэг бүх ажлыг хийсэн юм сайхан одоо профессор багш байгаа. Тэгээ багшийн минь одоо энэ сайхан лекцийг зохион байгуулж байгаа ангаахын сургууль, Тэнхмийн хамт олон за ингээ хамтарч ажиллаж байсан Ахмад багш нар бас өөрийнхөө одоо ухамсарт амьдралаа лабораторийн шинжилгээнд зориулсан манай лаборатори Ахмад эмчнэр их хүрэлцэж ирсэн байна. Эрдэмтэн профессорууд та бүгдд нь одоо аз жаргал эрүүл энхийг хүсээд энэ арга хэмжээ нээснийг мэдэгдэе. Их сайхан өдөр байна. Ингээд миний урилгыг хүлээн авсан эрхэм үндэт эрдэмтэн профессор багш нар надтай хамт ажиллаж байсан үе үеийн сайхан Ахмад багш нар маань миний энэ ажиллаж байсан олон одоо он жилүүдийн үед одоо эмзэн лабораторийн чиглэлээр Монгол улсынхаа хүн ардын төлөө одоо хүч хөдөлмөрөө зорин зарцуулж ажиллаж байсан энэ салбарыг хөгжүүлэх гэж байсан үе үеийн лабораторийн эмч нар үе үеийн шавнартаа маш их баярлж байна. Та бүхэндөө хийн одоо хүндэтгэн ёсолж мэдчлээ. Тэгэхээр дайчин мундаг эмэгтэй. За тэгээд гүйцэтгэл их сайтай. Ямар нэгэн төрөө даваасар багш хэлж юм л да. Ингээ юм үнэхээр ингээл нэг л юм бодсон бол заавал гүйцээж тэрний гүйцэтгэлийг одоо хийж ижил санаа намардаг юм эмэгтэй л дээ. Тэгэхээр үнэхээр бол тэр агуу чанараа тэрнийг бол өстой дагахгүй тэгээд ингээд зөвхөн одоо мэрэгчлэр өөрийгөө чадварчлахгүй орчныг тэр сургууль байх тэр шинэлэг байх орчин үеийг мэдрэх тийм чадварын хувьд бол үнэхээр мундаг. За гурав дахь нь бол маш сайн ээж, маш сайн халамжтай хань. За хань нь бол агуу хүн байсан л да манай миг өөрөө ингээд их сургуулийн профессоруудын багийн лач их сургуулийн доктор ийм сайхан эрхэм хүндтэй найз маань байсан. Тэгээд тэр хүн бол бас энэ хүнд маань их нөлөөсөн. Хойно аспирантур сурж байхад манайгаана бас тэнд хамт байсан гэдгийг бол би мэдэж байна. За тэгэхээр үнэхээр хүн хорвоо дээр ханиа олж сууна гэдэг бол тэгээд одоо хослон хайртай хантайгаа сайхан амьдрна гэдэг бол бас л хүний бас хувь заяа байдаг. Тэгээд өөрөө ч бас завхан нутгаас гаралтай хоёулаа. Тэгээд их мундагч оюунлаг улсууд юм да. Энэ эмнэлэг зүйн эмгэг судлалын түүх яаж одоо Монгол улсад төгссөн энэ маань цаашид одоо ямар байдалд байгаа цаашид яаж хөгжих энэ ямар хөгжлийн түүхийг дамжиж ирсэн гэдэг талаас тэгээд энэ мэрэгжлийг тухай мэрэгчлэн бэлтгэж ирсэн хөгжлийн түүх сургалтын шинжилгээний тухай тэгээд одоо эмнэлэг зүйн лаборатори маань тоногт хөрөмж багаж аппарат анализатор дээр л одоо бүх шинжилгээ явагдаж байдаг учраас энэний технологийн хөгжлийн талаар товч тодч дурдах ийм агуулгатай лекц байгаа. 6 дугаар курсын оюутнууд маань
төгсөөд дараа нарийн мэрэгчлэг тийм учраас тэр нарийн мэрэгчлээ ойлгуулаараа гэдэг чиг хандлагыг биднэрт өгдөг учраас 6 дугаар курсын оюутнууд 1-3 дугаар курсын одоо бас энэ мэрэгчлэг нэгд хүн одоо ерөнхий боловсролын сургуулаа төгсчөөд дараагийнхаа ажил мэрэгчлийг сонгодог. Өнөөдөр оюутнууд болцсон байгаа та бүхэд маань нэгэнт мэрэгчлээ сонгогдсон оюутнууд байгаа. За тэгвэл энэ мэрэгчлийг сонгоод суралцж байгаа оюутнууд учраас мэрэгжил сонгоод суралцаад эцэст нь яах нь мэрэгжлийн дипломыг аваад тэгээд ажил хөдөлмөр дээр гардаг. Тэгэхээр ер нь тухайн салбарын тодорхой мэрэгжлэр л одоо мэдлэг мэрэгжил эзэмшнэ гэдгийг суралцж байх хугацаанд мэдлэгээ эзэмшээд түүнийг батламжлаад диплом одоо үнэлгээ авдаг. Тэгээд тэр нь цаашаага одоо тэр хүний тухайн хүний амьдралын урт хугацааны тасралтгүй одоо мэрэгчлээ дээшлүүлээд амьдралынх нь удирдлага болсон ийм зөвлөж байдаг мэрэгжил гэдэг юм. Зарим нь бол бас мэрэгжлээ солиод хид хідэн хос мэрэгжилтэй ч болдог. Зарим нь яг тэр насан туршийнхаа мэрэгжлийг ингээд сонгоцсон авч явж. Тэгэхээр ер нь мэрэгжил эзэмшнэ гэдэг нь шинжлэх ухааны аль нэг салбарын мэдлэгийг илүү одоо судалж эзэмссэн байна гэдгийг одоо мэрэгжил гэж ойлгоод тэгээ мэрэгчлэрээс олон жил үр бүтээтэй ажиллах энэ зүйлийг бол мэрэгжил гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ мэрэгжил гэдэг маань манай мэрэгжлийн салбарын хувьд бол ихэмч нар нь хүний ихэмж төгсчөөд эмгэг судлаач юмч болох нь бие анагаахын мэрэгчлүүд нь болохоор анагаахын технологич гэдэг нарийн мэргэшээд явчихна. Эмнэлгийн лаборант мэрэгчлэтнүүд нь бас одоо техникч технологич ингээд энэ чиглэлээрээ цаашаага өргөжөөд явдаг. За ер нь Монгол улсад эрэлттэй байгаа мэрэгжлийн хөтөлбөрийн нэрийг одоо 23 оны 3 сарын 9-ний 115 дахь тогтоолын одоо 2 дугаар хавцалт баталсан байдаг. За энд бол 34 мэрэгжил байгаа. 34 мэрэгжлэр одоо эрүүл мэндийн салбарын чиглэл нь 10 мэрэгжил байсан. Энэ 34 мэрэгжлийн. Тэгэхээр энэ 10 мэрэгжлэр одоо манай ашуусын 10 мэрэгжил энд одоо маш их эрэлттэй байгаа мэрэгжилд орсон. За үүний нэг нь лабораторийн техникч мэрэгжил байсан. Тэгэхээр энэ Монгол улсад маш их эрэлттэй байгаа мэрэгжил гэдэгт та бүхний мэрэгжил орсон байна. Ирээдүйд бас энэ мэрэгжлийг эзэмших гэж байгаа хүмүүс ч гэсэн эрэлттэй мэрэгжлийг сонгоход бол одоо маш их үн цэнтэй мэрэгчлээ гэдгийг эндээс харж болно. Ер нь дэлхийд бол тэр бум гарам мэрэгжил байдгийн байна дэлхийд. Би энэ лекцийг уншихад бас нэг хичнээн мэрэгжил байдаг. Тэгээд тэр бум гарам мэрэгжил байдаг. Манай Монгол улсад бол 7000 гаруй мэрэгжил байдгийн байна. За тэдний нэг нь одоо бидний энэ эмнэлзэн салбарын эзэмшээд байгаа мэрэгжил байгаа. За тэгээд энэ одоо жагсаалтаар ингээд батлагдсан 34 эрэлттэй мэрэгжлийг засгийн газраас батлаад ингээд тавлсан мэрэгжлийг та нар олж харж байна. Энийг бол дипломын болон бакалаврын зэрэгтэй гэдэг ингээд салбар болгоноос энэ эрэлттэй мэрэгжлүүд байсан. Тэгээд энэ дотроос түүгээд аваад харахаар 10 мэрэгжил нь анагаахын салбар руу орж исэн. Тэгэхээр эрэлттэй мэрэгжлийг эзэмшнэ гэдэг нь ирээдүйн амьдралын баталгаа их үн цэнтэй мэрэгжил шүү гэдгийг эндээс харж болно. За ингээд мэрэгжлийн тухай тодорхой ойлголтуудыг оюутан залуучууд маань авсан гэж бодож. За тэгтэл одоо тэгвэл бид нар энэ эрүүл мэндийн салбарын эмнэлт зүйн салбарынхан байж байгаа. За эмнэлт зүйн салбарын мэрэгжил гэдэг маань одоо өвчтөнтэй шууд харьцаа зууралдаа тэр хүнийг үзээд одоо эмчилгээ бичээд ингээд байдаг мэрэгжил биш. За нэг ёсоор зүгээр хар үгээр хэлэхэд нөгөө дард бронтын даруухан эзэтнэ гэсэн үг. Тэгэхээр нөгөө хүний биеийн дотоод орчинд байдаг тэр шингэн зүйлийг одоо шинжилж судлаад эмч нарт маш их үнэтэй мэдээллийг өгдөг. За тэгэхээр энэ мэрэгжил бол ялангуяа эрүүл мэндийн салбарын эмч нарын шийдвэр гаргалтын дээр 70% нь лабораторийн шинжилгээнд дээр үндэслэгдэж тэр шийдвэр гаргалтыг тэр оншийг тавьдаг тэр одоо хагалгаанд орохыг шийддэг гэх мэт маш одоо 70% шийдвэр гаргалтанд нь энэ бидний хийж одоо эмчнэрт үнэтэй мэдээлэл өгдөг лабораторийн шинжилгээ ордог. За тэгвэл энийг одоо ямар түүхэн замлыг хөгжсөн юм бэ гэдэг талаас хэдүүлээ ярахад хүний биеийн биологийн шингээ, хүний биеийн дотоод орчин байгаа. За энэ биологийн шингэнийг шинжлэх тухай ойлголт ер нь эрт дээр үеэс бий болж исэн байна. За энийг болохоор балар эртний үе, эртний үе, жинхэнэ хөгжлийн үе гэж одоо 3 хувааж үзчихсэн. За тэгвэл балар эртний үед нь одоо ямар
зүйлүүд гарч ирсэн гэхээр ер нь тэр үеэс хүн төрөлхтний соёл иргэншлээс өмнө одоо эмч нар өвчнийг онцлохын тулд тэр хүний биед явагдаад байгаа бие махбодын шингэнийг шинжлэх тухай тодорхой туршлагуудыг хуримтлуулж байсан байна. За тэгтэл энэ одоо тухайлбал манай эртний өмнөх одоо 10-аас 11-р зууны үед одоогоос 3000 гаруй жилийн өмнө нөгөө эртний энтхийн аюрведийн сургаал онлууд өнөөдрийн чимээгүй тахал болцоод байгаа чихрийн шижин өвчнийг хүртэл одоо шээжсийг шинжилж үздэг байсан байна. Тэгэхээр энэ үеуд бол бидний эртний энэ манай мэрэгжлийн эмнэлэг зүйн эмгэг судлал мэрэгжлийн бидний лаборант мэрэгжлийн маань эртний түүх байх нэ. За тэгвэл дундад зууны үед одоо эмчнэр үзлэг хийхдээ заавал шээсийг харж исэн байх нь. Тэр үед нөгөө багш тоног төхөөрөмж уруулж байдс гэдэг байхгүй байсан учраас тэр үзэж байгаа өвчтнийхаа тэр үйлчлүүлэгчийнхаа шээсийг шээлгэж яг тэрийг нүдэрээ харж одоо бас эмчилж үздэг үзлэгийн чухал хэсэг нь байсан. За үүнийг бол уроскопи гэж нэрлэгдэг дундад зүүнний үед одоо шээс шинжилдэг байсан байх нь. За мөн эртний грект Гиппократ, Аристотель нарын үед одоо эмгэг өвчний үед бие махбодын биологийн шингэнүүд өөрчлөгддөг юм а гэдгийг одоо тайлбарлаж өгсөн энэ түүхүүд байдаг. За тэгвэл мөн Узбекийн анагаах ухааны тойл бичигт одоо эмгэг өвчний үед шингэний онол гэдгийг байсан. Тэгэхээр бид нар чинь нөгөө шинжилгээ хийхдээ дандаа шингэн дотоод орчны зүйлд хийдэг учраас ийм одоо үзэл онолууд маш их дундад зууны үед хүртэл ингэж бичигдэж гарч ирсэн юм уу. За тэгвэл дараагийн энэ эртний үед ямар одоо энэ эмнэлэг зүйн лабораторийн чиглэлээрс ямар одоо бүтээлүүд гарч ирсэн юм бэ гэхээр тэр үед бол одоо цусны, шээсний одоо физик химийн шинжин талаас нь бас судалж гаргаж үздэг байсан байна. Энэ нь лабораторийн онцлог ухаан хөгжихэд маш их үндэстэй. Тэгэхээр энэ цусны болон шээсний физик химийн шинжинэр өнөөдрийг хүртэл нөгөө физик шинжинраа үзэл химийн шинжинруудын үзэл одоо технологи нь хөгжөөл явцсан байгаа учраас маш эртний үед энэ ингэж хөгжиж байсан байна. За тэгвэл энэ эртний үед бас нөгөө 1731 онд Малпиги Пети гэдэг эрдэмтэд цус бүлэгнэлтийн физиологийг тайлбарлаж ирсэн байна. Тэгэхээр энэ цусны бүлэгнэлтийг үзчихснээр одоо бид нар том хагалгаанууд орж зүгээр энгийн жижиг хагалгаанууд ороход цусны бүлэгнэлтийн шинжилгээ маш чухал байдаг тийм ээ. Тийм учраас энэ бүлэгнэлтийн энэ шинжилгээ одоо бидний хийгээд байдаг шинжилгээнүүд хүртэл энэ эртний үед 1731 онд хийгдэж ирсэн одоо онол физиологи нь яригдж тайлбарлагдчихсэн юм байх нь. Өөрөөр хэлбэл судасны хаан нь тодорхой хугацаанд бэхлэгдэж байгаа. Тэгээд тэр цус тогтдгоо гэдэг онолыг одоо ийм эрт гаргаж ирж ирсэн байна. 1883 онд гэхэд Голландын байгаль судлаач Левенгук нөгөө анхны микроскопыг зохион бүтээсэн байдаг тийм ээ. Тэгэхээр энэ анхны микроскоп зохион бүтээсэн нь одоо энэ эмнэлэг зүйн анагаах ухаанд маш их үнэтэй хувь нэмрэг оруулсан. Ингээд энэ микроскоп нэгдснээрээ тэр нөгөө навч юуны бүтцийг харахаас гадна цусны эсүүдийг үздэг, шээсний элементүүдийг үзэж ирсэн. Мөн бичил биет нь нөгөө өвт хорхоо одоо өвчин үүсгээд байгаа бичил биетнүүдээ үзэж судалсан. Ийм үе одоо энэ эртний үед гарч ирж байсан ийм одоо түүхтэй байна. За үүний дараагаар 1684 онд хүний цусыг тухай шинжилсэн өгүүллүүд бүр сэтгүүл дээр гарч ирж ирсэн байна. Энэ одоо өгүүл цусын судлаад өгүүлэл бичээд. За тэгээд энэ өвчин эмгэг нөгөө тусгад халуурж одоо хариу ургуулга үүдэг энэ үед бол хүний цусны физик химийн шин чанарууд өөрчлөгдөө гэдгийг одоо энэ өгүүллүүдээр бичиж тэмдэглэж хэвлэлтэд өгч ирсэн байна. За тэгвэл дараагийн 3 дахь үе нь одоо 18-аас 19-р зууны жинхэнэ хөгжлийн үе эхэлсэн. За энэ бол эмнэлэг зүйн лабораторийн маш онц зүйд ялангуяа клиник химийн чиглэлийн талаас их тодорхой хөгжлүүдэд хүрсэн байдаг. За энэ хөгжил нь бол одоо өвчин эмгэгийн шалтгаан, эмгэг жамынхын талаар бие махбодын физиологийн явцууд ямар болдгийг, биохимийн бие махбодод явагдаж байгаа биохимийн хувирлууд, уруулууд маш их судалж эхэлсэн байдаг. За энэ бүхэн дээр одоо үндэслээд хим,
биологи, физик, техникийн ухааны олд амжилтуудын үр дүнд одоо лабораторийн тоног төхөөрөмжүүд үүсэж эхэлсэн энэ хөгжлийн үе гэдэг. За тэгэхээр бид нар нөгөө рефрактометр дээр маш олон жил юу хийсэндээ калориметр дээр шинжилгээнүүдийг хийж ирсэн. За энэ маань одоо энэ жинхэнэ хөгжлийн үеийн өөрөөр хэлбэл 18-аас 19-р зууны үед 50 онд одоо калориметр нэвтрээд бид нар одоо биохимийн шинжилгээ, клиник химийн шинжилгээнд энэ үеийг нэвтрүүлсэн байна. За энэ жинхэнэ хөгжлийн үед клиник химийн чиглэл нь давуу хөгжсөн учраас энд одоо онлууд их гарч ирж байсан. Ялангуяа 1824-өөс 28 оны үед одоо мочвины нийлэгчлийн талаар маш их судалгаанууд хийгдээд амьд бие махбодод явагдаж байгаа тэр чигээр нөгөө химийн урвалын зарчмуудыг нотолж гаргаж ирсэн байх нь. Тэгэхээр бид нарыг нөгөө ангаахад оруулахад яагаад химиэр шалгалт авч химийн заавал оноонууд хэрэгтэй байдгийг, физикийн оноонууд хэрэгтэй байдгийг бэ гэдэг нь энэтэй ийм холбоотой учраас хүний бие махбодод явагдаж байгаа тэр чигээр л нөгөө химийн урвалууд явагдаж байгаа учраас за энэ мөн чанаруудыг нотолж одоо судалгаанууд гарч ирж өгүүлэл номууд гарч ирсэн. За 1838 онд одоо лабораторийн шинжилгээ судалгааны анхны бүр сэтгүүл гарч ирсэн байна. 1852 онд Орос оронд бас лабораторийн анхны яг дангаараа лабораторийн чиглэлээр бичсэн анхны бие даасан хэвлэлүүд гарч ирсэн байна, сэтгүүлүүд. За ийм одоо өндөр шинжлэх ухааны нотлохоонууд гарч ирсний дагуу бөөрийн эмгээгийг онцлохын тулд одоо шээсийг шинжлэх нь маш их ач холбогдолтой юм гэдгийг одоо энэ сэтгүүлүүд дээр одоо хэвлэл нийтэлж шуугилж ирсэн байна. Ингээд 19-р зууны сүүлчээр бид нар одоо эрлэх гээд эрдэмтнийг маш мэддэг. За эднэр бол цусны цагаан эсийг ялхан тоолох. За цусыг ерөнхийдөө шинжилээд байдаг. Тэр дотроо нөгөө цусны 3 эс байдаг. Тэндээс нь тэр цагаан эсийг ялгаж аваад тэгээд түүнийг одоо будаж харж байгаа энэ бол бүр 19-р зууны сүүлээр ингэж үүсэж эхэлсэн. Тэгээд анилин гэдэг будгаар будаж харах ялгах аргууд одоо энэ цусныхаа цагаан эсийн дотроо олон дүрс элементүүдээ ялгаж харж ирсэн ийм хөгжлийн төвхүүд 19-р зуунд гарч ирж ирсэн. За ингээд энэ 18-аас 19-р зууны жинхэнэ хөгжлийн үед одоо Америкийн нэгдсэн улс болон Зөвлөлт холбоот улсад 1997 онд лабораторийн тусламж одоо хөгжлийг сайжруулах хөтөлбөрүүд гарч ирж байсан байна. Зэрэг ер нь л энэ хоёр том гүрэнд. Тэгэхээр энэ дотор юу тусгагдчихсэн гэхээр шинжилгээний аргачлалуудаа стандартчлах, эмнэлзийн эмч болон лабораторийн мэрэгчлүүдийнхээ уялдаа холбоо боловсон хүчнийг сайжруулах. Энд чинь одоо байнгын тэр үеэс одоо ийм хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлжсэн мөртлөө өнөөдөр ч бид нар бас энэ талаар ингээл байнгын ярьж идэг ийм зүйлүүд. Тэгээд бүтэц захаан байгуулалтыг боловсронгуй болгох, тоног тохиромж, урвал бодисоо найдвартай хангах, одоо сайн чанарын урвалж тоног төхөөрөмжүүдийг авах гэл энэ үеэс одоо яригдаж энэ том хоёр гүрэн баг хоорондоо ингэж өрсөлдөж эхэлж ирсэн ийм үе байна. Тэгэхээр энэ анагаах ухааны энэ үед одоо суур болон хавсрах шинжилгээ ухаанууд үүсч хөгжөөд тэгээ физикийн, химийн, биологийн, молекул биологийн, электроник, компьютерчлэлийн одоо биоинженерийн олд амжилтын үр дүнд эрүүл болон эмгэг эдисийг судлаад, эмгэг эдисийг судалчаад молекулын төвшөнд молекулын бүтцүүдийг гаргаж ирсэн ийм одоо өндөр хөгжлийн үеэс. За энэ одоо олдын үр дүнд хүний бие махбод тэр дотоод орчны шингэнүүдэд хамгийн бага хэмжээтэй байгаа тэр одоо хэмжээг хүртэл илрүүлэх, тэр хувьсэл өөрчлөлтийг илрүүлэх ийм шинжилгээний өрмөц технологиуд нэвтэрч гарсан байна. Түүнийгээ дагалдаад мэдрэг чанар нь, өрмөц чанарууд нь одоо их өндөр болсон байна. За ингээд энэ дараа бол нэг том яригдж ирсэн зүйл бол 1987 оноос эхлээд нотлохонд суурилсан анагаах ухааны зарчим нэвтэрсэн бүх одоо анагаах ухаан. Тэгэхээр энэ нотлохонд суурилсан анагаах ухаан дэлхийд дахинд эрүүл мэндийн тусламжийн чанар сайжирч, лабораторийн шинжилгээний чанарууд эрс сайжирч эхэлсэн байна. Тэгэхээр энэ зарчим бол лабораторийн онцсон ухаанд шинжлэх ухааны үндэслэлтэй нөгөө нотлохонд суурилсан оншоо тавьж, нотлохонд суурилсан нөгөө 70% нь
80%, 100% болтлоо одоо оншууд сайжирч тэгээ шинжилгээний технологийн шаардлагын дагуу олон улсын болон үндэсний стандартуудыг гарч ирж мөрдөх болсон байна энэ үед. Эмчилгээний талаасаа ч гэсэн, шинжилгээнийхээ талаасаа ч гэсэн энэ одоо үндэсний стандартуудыг нэвтрүүлж ирсэн ийм үе байгаа. За тэгвэл дэлхийн нийтэд ийм том олдууд байсан болвол Монгол улсад одоо бидний өнөөдөр эзэмсчээд байгаа энэ эмийн зүйн лабораторийн шинжлэх ухаан маань яаж хөгжиж ирсэн бэ гэдэг талаасаа би та нарт товчхон танилцуулж дурдъя. За анхны суурийг бол зөвлөлт холбоот улсын мэргэжилтнүүд тавьж ирсэн. За Монголд одоо тэр үед 1936 оноос 53 оны хооронд зөвлөлтийн мэргэжилтнүүд өөрийн үндэсний одоо эмнэлэг зүйн эмгэг судлалаар хөгжсөн мэргэжилтнүүд байхгүй байсан. За зөвлөлтийн мэргэжилтнүүд ирэхэд одоо манай Монголын нөхцөл байдал ямар байв гэхээр зэрэг анагаах ухааны талаас 21 оны 8 сарын 15-ны өдөр одоо ард түмэн иргэдэд үн төлбөргүй эмчлэх эмнэлгийн хороо байгуулагдчихсэн. За энэ бол нөгөө эрүүл мэндийн салбарыг одоо шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэх эмнэлгийг үүсч хөгжсөн. Суурь нь энэ 21 он тавигдчихсэн. Тэгтэл нөгөө лаборатори нь хөгжөөгүй байжгаад тэгээд зөвлөлтийн мэргэжилтнүүд орж ирж туслаж оншилдог юм байсан. За энэний дараа бас Монголд ахис дэвшил 4 жилийн дараа 25 оны 10 сарын 25-ны өдөр одоо шинжлэх ухааны үндэстэй Европ эмнэлгийг хөгжүүлэх анхны 8 ортой эмнэлэг байгуулж ирсэн байна. Мөн одоо төвд эмнэлгийн 7 ортой нийт 15 ортоогоор ардын эмнэлэг байгуулсан нь өнөөдрийн энэ улсын клиникийн эмнэлгийн анхны суурь нь энэ байсан байдаг. За ингээд дараа нь 36 онд юу болов гэхээр эрүүлгийг хамгаалах яам, тэр үед эрүүлгийг хамгаалах яам гэж нэрлэдэг сайдын тушаалаар 36 онд одоо орон тооны 0.5 ондон дээр хагас одоо эмч өөрийг эмчилгээг хүнээ үзээд лаборатори руу бас ажиллах ийм хагас оронтой гарсан нэг лаборант ажиллаж эхэлж одоо клиникийн шинжилгээнүүдийг хийж эхэлсэн ийм одоо түүхэн зам байна. За тэгээд тэр үед бол мал эмнэлгийн лаборатори нь төрүүлж хөгжөөд тэгээ сонгоны мал эмнэлэг Улаанбаатарын төвөөс 20 км-ийн зайтай мал эмнэлгийн лабораторид нь тэр цусны сорьцоо зөөж одоо шинжилдэг ийм одоо түүхэн замналтай шинжилгээ хийдэг байсан баг. За тэгвэл 1936 оноос 60 оны хооронд одоо лабораторид ажиллах үндэсний мэргэжилтийн энэ үед одоо бий болоогүй байсан байна. За ингээд зөвлөлт холбоот улсаас урагдж ирсэн эмч мэргэжилтнүүд ажиллаж ирсэн. Ялангуяа энэ хэвлэл номон дээр Орос мэргэжилтнүүдийн нэрсүүд маш их байдаг. Энд тухайн үед ирж ажиллаж ирсэн энэ Оросын мэргэжилтнүүд бол маш их байсан. Анхны суурийг тавьсан зөвлөлтийн мэргэжилтнүүдийн үеийн дараа 36-аас 50 оны хооронд 36 онд клиникийн эмнэлгийн лабораториудад 2 эмч 5 лаборант ажиллах болоод бүр цусны тасаг гэж нээж эхэлсэн байна. За энэний дараа 41 оноос нөгөө бактериологийн шинжилгээ нөгөө бактери үүсгэгчүүд нөгөө бэлгийн замын халдварыг үүсгдэг тэр Монгол үед тэр их байсан серологийн шинжилгээнүүд хийгдэж ирсэн байна. Нөгөө улаан тарианы хүүхнүүд гээд яриад байдаг тэд нар чинь одоо энэ үед энэ цусны шинжилгээ хийгээд бактериологи серологийн шинжилгээнүүдийг өгч одоо шинжилдэг байсан. Ингээд 41-ээс 44 онд лабораторийн эрхлэгч Гренус гэдэг Орос зөвлөлтийн мэргэжилтэн ажиллаж ирсэн байна. За тэр Гренус эмчилгээ лабораторийн эмч маань юу хийж исэн гэхээр цусын шинжилж исэн байна, шээсийн шинжилж исэн, бүр ходоодны шүүсийг шинжилж исэн, мөн одоо нугасны шингэний шинжилгээ, сахуу, сүрээ, тэмбүү, цусан суулга, мөн одоо зах хүтэн өвчнүүдийг ингээд шинжилээд оншийн тавиулаад эмчилгээнд хамруулж исэн. Ийм одоо сайхан түүхэн 41-ээс 44. Тэгэхээр энэ зөвлөлтийн Орос ах нар гэж ярьдаг зөвлөлтийн мэргэжилтнүүдэд бид нар өстой бахархаас аргагүй сайхан үндэс суурийг бас тавьж өгч ирсэн. За тэгээд 41 онд энэ бас Монгол хүнийг дагалдуулж сургаж ирсэн ийм сургалт байсан. За тэгээд нөгөө цусны шинжилгээний тасагт байгуулсан юм чинь нөгөө 41 онд 20 оюутан дагалдуулж сургаж үйлдвэрлэлийн дадлага хийлгсэн байдаг. За тухайн үеийн одоо тэр Гренус гэдэг лабораторийн эрхлэгчийн тайлан мэдээнд тусгагчнаар тэр тухайн үед нэг микроскоп, биолам гэдэг одоо нүдэрээ харддаг гар ажиллагаатай биолам микроскоп, нэг термостат байсан, хатаах шүүгэнүүд ингэж байсан байж ажиллаж ижээ.
За үүний дараа 2 дахь үеийн Монгол төгссөн 2 дахь үе болохоор үндэсний мэрэгчлэлтэй ажиллаж ирсэн хөгжлийн үе гэж хувааж байгаа. Энэ үед болохоор 1953-аас 96 оныг хамардаг. За 53 онд лабораторид анхны Монгол эмч Дашним гэдэг эмч ажиллаж эхэлсэн. За энэ эмч бол Монголын лаборатори эмч нарын анхдагч алтан хараацай юм аа. За ингээд Орос улсын одоо биолом 1:1-ний микроскопоор энэ үед шинжилгээгээ хийдэг байсан. Мөн одоо цус шээсний эсүүдээ тоож гаргадаг гемоглобинийг сайлын гемометр аргуудаар ингэж үздэг байсан. За ингээд 1957 онд одоо бидний эмнэлэг зүйн лабораторийн эмч нарын одоо эмч Лувсан ор багш гэдэг багш маань тухайн үед эрүүлэг хамгаалах яамны харьяа арьс өнгөний өвчнийг эмчлэн эдгэрүүлэх экспедиц гэж байсан. Тэр экспедицийн дараагаар ажиллаж байсан Лувсан ор багш эмч багш маань мөн дотрын эмчээр ажиллаж байсан Дижитма эмч нар лабораторид ингээд ажиллахаар болсон байна. Одоо 57 оноос эхлээд. За ингээд 57 оны 11 сар Төв больницын дэргэд одоо биохими шинжилгээний хэсэг анх байгуулагдчихсан байна 57 онд. За энэ үед одоо фотоэлектрокалориметр 56 гэдэг аппарат, за ингээд билирубинийг, глюкозыг, илэгний сорил нөгөө тимол Велтмангийн сорилууд гэдэг эднэрийг хийж эхэлж байсан. За нийт ургийг болохоор рефрактометр аппаратаар тодорхойлж байсан байна. За тэгээд энэ үед болохоор бас Дашним эмч маань бүр зөвлөлт холбоот улсын нэг системийн орнуудад Чехэд бас дахиад нарийн мэрэгшгээс сурж исэн. Одоо ийм хөгжлийн үе энэ үед ордгоо үндэсний мэрэгчлэлтэн бэлтгэжсэн. За ингээд 79 онд иммунологийн салбар шинжилгээнд дээр орж ирсэн. Улсын клиникийн төв эмнэлэгт энэ үед одоо мөнх төвшин багш иммунологийн салбарыг нь 1-р төв эмнэлэгт орж ирж хөгжүүлээд за эмч нь оюун гэдэг эмч алтан сүх гэдэг лаборант нар энэ үед иммунологийн салбар. За иммунологийн салбар энэ 79 онд хөгжиж ирснээр иммун электропорезийн аппаратууд, люминесценцийн микроскопуудтай болсон байна. Керостат гихмит тоног төхөөрөмжөд орж ирсэн тоног төхөөрөмжөөр. Тэгээд одоо 20 гаруй төрлийн шинжилгээг нэвтрүүлж ирсэн байна. Энэ 79 оноос хойш. Тэгээд ингэж одоо шинжилгээ сайжирсны үр дүнд аутоиммуны болон нөгөө системийн өвчнүүд, хавдар, харшлууд, халдварын гаралтай өвчний онцлогоо эмчилгээнүүд одоо маш их сайжирсан байна. За ийм одоо түүхтэй. За дараагийнх нь бол эмнэлгийн лаборант мэрэгчлэний түүхийг манай шавнар бол нэлээд сайн мэдж байгаа гэж бодож байна. За энийг бол яривал их урт түүх наягараа би маш их товчхон тодорхой ярихыг бодъё. За анх одоо 6 сарын курсээр дагалдуулж сургаж исэн бай. Тэгвэл нөгөө монгол хүмүүст болохоор орчуулагчтай ингээд зөвлөлт холбоот улсын мэрэгчлэнүүдэд дагалдуулаад лаборант нарыг бэлтгэж эхэлсэн байдаг. Тэгээд үнэмлэх үгээ төгсөж гаргаж ирсэн. За энэ үе бол 41 оноос хойш тэгээд 41 оноос 72 он хүртэл явагдаж байгаа. 72 оноос эхлээд ерөнхий боловсролын 10 жил төгссөн 10 дугаар ангийн боловсролтой хүүхдүүдийг эсэлт аваад 2 жил яг мэрэгжлийн хичээлүүд зааж суралцуулаад тэгээд дипломтой үнэмлэх биш дипломтой лаборант нарын мэрэгчлэнүүдийг гаргаж эхэлж ирсэн байх нь. За ингээд энэ үеийн дараа бол үргэлжилсээр хагаад 94 он хүртэл энэ сургалт маань маш их. За энэ сургалтыг одоо би Янхоо агшийг дурдахгүй байхын арга байхгүй маш их чухал хувь нэмэр оруулж ирсэн. Гандан багш маань маш их чухал хувь нэмэр оруулж ирсэн. Хин Нямсран багш маань маш их чухал хувь нэмэр оруулж ирсэн. За энэ үеийн ийм мундаг багш нар одоо тэр шиг хичээлийг зааж агаад за Пүрвсран багш маань одоо тэр 90 орж ирдэг энэ дээр. Тэгээд миний би 89 оноос хойш ингээд орж ирсэн. Тэгээд энэ сайхан мэрэгчлэлтнийг энэ үеэс хойш нөгөө эсэлтийн байхгүй болгоод 94 оноос хойш 93 онд одоо сүүлчийн төгсөлтийг хийгээд 96 он хүртэл эсэлт авах байц. Нөгөө сайхан эм найруулагч
шүдний техникч, эрентгийн техникч, эмнэлгийн лаборант гэсэн мэргэжилтнүүдийн эсэл давхаа байгаад нэг тийм муухай үе хөгжлийн одоо үе таарсан. За тэгээд тэр үед нь одоо миний би энэ мэргэжилдээ хайртай их харамсаж исэн тухайн үеийн одоо шийдвэр гаргагч одоо сайд дарга нарын буруу үйл ажиллагаанаас болоод одоо энэ тусгай найрын мэргэжлүүд маань байхгүй болж исэн юм үгээс. Ингээд соёлын сургууль дээр бацах захирал дээр хүсэл тавьсны дагуу тэр үеэс эхэлж лаборатори ангийг эхэлж эсэлтийг аваад анхны одоо эсэлтийг нь 96 онд ахуулаад нөгөө 3 жил дундаа тасраад тэр мэргэжилтнийг минь балалж исэн энэ үе. Тэгээд 96 онд дахиж соёлын сургууль дээр одоо 3 дугаар английн хажууд юуг нээжсэн, энэ мэргэжлийг нээжсэн. Тэгээд одоо тэрнээс өмнөх үе чинь спортын төв ордны баруун талд байдаг одоо Петровск компани авсан нэг сайхан 3 давхар барилга байдаг штэ. Одоо тэр том баян компаниуд авсан. Тэр маань одоо бидний сурч ийсэн, ажиллаж ийсэн алтан үе тэр үе. Тэгээд суулгын сургууль дээр нэгдэж очив. За тэр суулгын сургууль дээр нэгдэж очисныхын дараагаар одоо бид нар ёстой 0 цэгээс эхэлсэндээ тэр үед ямар ч мэргэжлийн лаборатори, кабинет одоо юунууд байгаагүй. Манай харин эмч суурьтай багш нар маань бүгд эмнэлгүүд рүү эмч болоод орцсон. За тэгээд манай Пүрсрэн багш маань багшиг маань бүр арга зүйч болгоод нөгөө мэрэгжил дэвшлүүлэх институт гэж байгуулаад ингээд иймэрхүү үед эхэлчихсэн. Тэгээд одоо бид нар чинь аймд гэрч болоо тэр үеийн түүхийг айгүй сайн мэдтгий. Тэгээд тэн дээр одоо 0 цэгээс нь эхлээл одоо яста улаан гараараа зүтгэсээр байгаа. Харин тэр бацах захирал яста баярлаа гэж өнөөдөр одоо 90 гаруй наснаас болсон энэ бацах захирал маань тэр түүхийг одоо авч одоо 96 оноос тасарсан байсан тэр мэрэгчлэнүүдийг. Тэгээ ганц лаборантын анги нэгдэггүй. Буцаад бид нар үе шаттайгаа энэ зүүчийнхаа анги, энэ найруулагчийн анги нээсэн, лаборатори эрентгийн техникч нээсэн, шүдний техникч нээсэн, бага эмчийн анги нээсэн. Ингээд тэнд бол ганцхан суулагч бэлтгэжсэн сургуулаас одоо тийм олон гоё олон нарийн мэргэжлүүдэд бэлтгэж эхлээд маш их хөгжсөн ийм хөгжлийн түүх байгаа. За ингээд тэнд одоо 2 жилээр бэлтгэжсэнийг коллеж босондоо холбогдуулаад 3 жил болгоод тэгээд 3 жилээр сургаж ингэж эхэлж байсан. Тэгээд дунд нь бид нар ийм бүх мэргэжлийн англи лаборатори хичээлүүдийг орж зааж идэг байлаа. За энэ үеэс Цэрэн давг захирал маань 97 оноос одоо сургуулийн захирал өөрчлөгдөөд. За энэ үед бол өстой бас тоног төхөөрөмжийн бүтцийн өөрчлөлтүүд орж ирж бид нар бүр мянганы сорилтын сангийн сая долларын төсөл гэдэг чинь маш том төслийг хэрэгжүүлээд сургалтын лабораториудаас гадна эмнэлэг зүйн лаборатори, сургууль судалгааны лаборатори гэсэн 3 хэсэгтэйгээр сургууль судалгааны төвийг хүртэл байгуулад ийм гоё түүхэн үеийг хийж исэн. Хизээч одоо тэр давтагддаггүй ийм сайхан хөгжлийн үе байсан юм аа, тийм ээ. Тэрийг одоо түрүүний миний танилцуулган дээр та нар баг хамт олон гээд тэр ажиллаж исэн хүмүүсийн зургийг одоо би харуулж тавьсан. Юу манай Цэсэн дорж огш маань харуулж тавьсан байгаа. За ингээд сургалтын ахиц дэвшил технологи энэ дэвшил бол эндээс эрс сайжаад ингээд явсан. Тухайн үед бол молекул биологийн лаборатори, генетик, иммунологийн лабораториудыг тэр төслөөрөө шинээр байгуулсан. Гематолог, бактериологийн лабораториудыг бүр шин тоног төхөөрөмжүүдээр байгуулсан. Орчин үеийн шилдэг дэлхийд одоо хамгийн шилдэг гэгдэжсэн тэр 11 онд багаж тоног төхөөрөмжүүд нийлж бид нар их гоё өргөн хүрээний нээлт хийжсэн ийм түүхэн замналтай. За ингээд 14 оноос хойш бүтцийн үйлчлэнд ороод манай энэ мэргэжлийн салбар бид нар мэргэжлүүд маань бүр багш нар маань багтаага бид нар мэргэжлийнхаа оюутнуудтай хамт бие хамгаахын сургууль руу шилжсэн юм шилжилтийн үе байгаа. За тэгээд бие хамгаахын сургууль нөгөө хотын төвийн 1-р эмнэлгийн үүдээс орсон сургууль руу баг хамт олноор оюутнуудтайгаа шилжээд очсон. Ийм одоо шилжилтийн үе байсан. За тэнд бид нэр 19 оныг дуустал байсан. Тэгээд одоо тэнд биохими лабораторитой хамт биохимийн тэнгэмтэй нэг хэсэг байсан, микробиологийн тэнгэмтэй нэг хэсэг байсан, иммунологийн тэнгэмтэй ингээд нэгдэж тэнд одоо хичээл сургалтуудаа бидний хичээл сургалтууд өргөжөөлсэн. Тэгээд тэнд нээсэн. Ингээд 20 оны 1 сарын 2-нд тушаал гараад нөгөө нотлохонд суурилсан амгаа ухаан нөгөө эмч нартайгаа хамт ажиллах ёстой гэдэг утгаараа бид нар 20 оны 1 сард баг хамт олноороо бас оюутнтайгаа одоо
нөгөө цалин бүлгүүтэйгээ гихчээр анагаахын энэ сургуульд одоо Япон Монгол эмнэлгийнхаа нэг хэсэг болоод энэ дээр бид нэр төвлөрч эхлээд идүүгээ болтол одоо сайхан шин залуу багш нарыг ингээд залгамж үе болгоод ажиллаж байгаа ийм түүхэн үе юм аа энэ лаборант бэлтгэсэн. За энэ бол бас хүчил дэвшлийн маш гоё үе. За ерөнхийдөө 15-аас 19 онд ажиллагаа лаборант нарыг энэ схем дээрээс эрэлт хэрэгцээ маш их гэдгийг ингээ харагдаад байгаа. Тэгээд Улаанбаатар хотод одоо эрэлт хэрэгцээ маань бүр ихсээд тэгээд лаборант нар хүрэлцэхгүй энэ одоо график дээрээс харагдаж байгаа. Тэгээд одоо бол 300 гаруй эмнэлэг зүйн лаборатори ажилладаг хот хөдөөгийн 300 гаруй лаборатори. Тэгэхээр нөгөө тэнд бид нар төгсөгчд маань хүрэлцэхгүй байгаад байгаа. Тэгээд салбаруудаа бид нар байгуулсан говь алтай ангаахад, дархны ангаахад, юунд дорн говь ангаахад лаборант мэргэжилтнээ улсын төрийн өмчилд ганцхан ийм сургууль байж байгаад одоо салбар сургуулиудаар бас лаборант маань бэлтгэж гаргаж байгаа. За энэ хуучин бол манай Монгол улсад лаборатори эмч, лаборант хоёр л ингэж ажилладаг баг техник байсан. Олон улсын жишгт ямар байдгийг гэхээр эмнэлэг зүйн лаборатори маань лаборатори эмч, лабораторийн технологич, лабораторийн техник гэсэн баг хамт олон энд ажилладаг. Тэгвэл лаборатори эмч маань хүний хэмж төгсөөд тэгээс CP буюу одоо 2 жилийн резидентийн сургалт хийж төгсөж энэ эмнэлэг зүйн лабораторид ажилладаг. За тэгвэл лабораторийн технологич дээр бие хамгаахын мэргэжилтнүүдийг олон улсын жишгээр харин манай Монгол улс гоё 2003 оноос нээж эхэлсэн. Тэгээд энэ технологич нар ажиллаж байгаа. Тэгээд техникч маань 3 жилээ. Тэгээд ийм баг хамт олоо. Одоо манай Монгол Япон эмнэлэг маань яг энэ олон улсын жишгээр ингэж эмнэлэг зүйн лабораторид ажилладаг. Тэгээд бид нар одоо сургалтаа явуулаас гадна тодорхой хэмээр манай тэнхимийн эрхлэгч бас энэ лабораторийнхаа тэнхимийн эрхлэгч идэг. Бид нар одоо чиглэлээр биохим руу, гематолог руугаа, молекул биологи гээд одоо бид нар тодорхой сар болгон одоо хууртай ажиллаад ингээд ажилладаг энэ олон улсын жишг төрөл ажиллаж байгаа. За тэгэхээр энэ багаар ажилладаг эмнэлэг зүйн лабораторийн мэргэжлүүд маань эмнэлэг зүйн эмгэг судлалын эмч, бие ангаахын судлалын мэргэжлүүд, эмнэлэг зүйн лабораторийн техникч нар маань байгаа. За лабораторийн техникчийн өөрчлөлт бол одоо маш их түүхэндээ өөрчлөгдөжсэн. Хамгийн сүүлчийнх нь CO 91401 гэсэн 96 градустэй одоо 24 оноос дид бакалавр зэрэгтэйгээр энэ төгсөх ийм одоо хүчлийн үйлчлэлтүүдийг дамжиж ирсэн. За тэгээд энэ эмнэлэг зүйн лабораторид ажиллаж байгаа саяын тэр 3 баг хамт олон маань бас төгсөлтийн өмнөх сургалтаас гадна төгсөлтийн дараах сургалтаар нарийн мэргэждэг. За үндсэн мэргэжил нь одоо эмнэлэг зүйн эмгэг судлаач эмчийг авчаад төрөлсөн нарийн мэргэжлүүдийг одоо нарийн мэргэшиж эзэмшиж болно. Энэ дээр бичсэн байгаа. Энэ эмнэлэг зүйн хийм судлал, цус судлал, цус сэлбэл судлал гэх мэтэр. За тэгээд лаборант нар маань бас одоо нарийн мэргэшээд курсүүдэд сууж суралцж болдгоо. За ингээд ер нь 21 оны А445 гэдэг тушаалаар эмнэлэг зүйн эмгэг судлаач мэргэжлийн эзэмшчээд саяын баг хамт олон мэргэжилтнүүд маань дараах одоо чиглэлүүдээр нарийн мэргэсэж болно гэдэг. За ангаах ухааны онцлогоо ба эмчилгээний технологиор бас ингэж нарийн мэргэшиж болно гэдэг энэ баганд заасны дагуу нарийн мэргэшиж байгаа. Лабораторийн технологичуд маань бас ингэж нарийн мэргэшиж болно гэдгийг энэ А445 гэсэн тушаалыг харж та нар маань эндээс одоо би аль чиглэлээр нарийн мэргэшиж болохын гэдгийг харж байна. Энэ А445 тушаалаар 28 чиглэлээр нийт 197 сургалтын хөтөлбөр мэргэшил байдгаа гэдгийг эндээс авчаараа. За төгсгчдийн ажлын байр бол та нар бүгд ойлгомжтой. Бүх төрлийн эмнэлгүүдэд ажилладаг. За тэгээд бүх аймагуудад ажиллах боломжтой. Дээр нь эрдэмчлэгээ судалгааны байгууллагуудад, тэгээ хувийн хөгжлийн лабораториудад, бусад одоо шинжлэх ухаан болгон лабораторитой байдаг. Тэр л шинжлэх ухааны лабораторийн хаанч ажиллаж болохоор ийм одоо мэргэжилтнүүд юм аа. За энэ мэргэжлүүд маань эзэмших ур чадвар нь одоо хувийн чадамж, мэргэжлийн чадамж, нийгмийн чадамж, дараачлалын чадамжуудаа багцуулгаж мэргэжлийн үйл ажиллагааны чадамжаа одоо сайжруулах одоо энэ чадамжуудыг төгс эзэмсэн байхаа хэвээр. За бид нар энэ сургалтын хөтөлбөрийн агуулгын шинжилгээг бол байнга хийж ирсэн. Одоо ч хийдэг.
Тэгээд энэ одоо уламжлалт сургалтын дээрээ шинжилсэн одоо багш тоног төхөөрөмжөнд хамгийн доод нь гематолог гэхэд 20 үзүүлэлтээр шинжлэх одоо технологиуд нэвтэрч байна. Бүлэглэлийн аппаратууд гэхэд одоо 4 уламжлалт аргуудаараа үздэггүй байсан бол одоо бүлэглэлтийн 12 үзүүлэлт хүртэл тэгээд микроскопны хүчин чадлууд маш их сайжирсан. Биохим гэхдээ одоо хагас автомат одоо байсан бол одоо 2-аас 15 минутанд шинжилгээ үргэлжилжсэн бол одоо биохимийн бүрэн автоматууд нэвтэрж байна. 60 шинжилгээг одоо нэг зэрэг хийх юм тоног төхөөрөмжүүд бий болж байна. 100 программыг шинжилгээний оруулах багтаамжтай. За тэгээд уусмал реактив нь зөвхөн одоо асаа далаад гэхэд уламжлалт аргууд нь 14-5 төрлийн уусмал найруулад хийдэг болсон бол одоо бэхжмэл шингээ онцлогууд ягаад ингээд энэ технологи. За микробиологи гэхдээ одоо нөгөө бактери биотек аппаратын шинжилсэн одоо хөтөлбөрөөр бид нар энийг бактери өсгөрөл дууга 48-аас 72 цагт ялган дүүж одоо гаргадаг байсан бол одоо энэ Vitec дээр 330 янгийн хэв шинжүүдийг ялган дүүж 14-өөс 20 төрлийн антибиотикийн мэдрэг чанарыг одоо 5-аас 6 цагт тодорхойлоод гаргачихж байна. 2000 антибиотикийн төсвөрчлөлтийг үзэгдэг байна. Гэх мэт одоо технологийн шинжилгүүд бол маш их байна. Маш их байгаа. За тэгээд иммунологийн шинжилгээ одоо зарим лабораториуд хийдгүү байсан бол одоо ихэнх лабораториуд иммунологуудыг хийж байна. Иммунологоор одоо CD1-ээс CD361 хүртэл одоо дархлын эсийн шинжилгээнүүд хийх болж байна. За гэх мэт фловстометрийн анализаторууд маань одоо технологийн шинжилгээр маш нарийн болж гарч ирж байгаа. За шээсний шинжилгээнд дээр гэхэд уламжлалт аргаар бид нар микроскоп дээр нөгөө шээстэг хутгалдаал шин чанарын хэдин одоо хим шин чанар физикийн шин чанарын үзээд нэг микроскоп дээр одоо харж ирсэн болол одоо тунцны аппарат гэж тусдаа технологийн хөгжлөөр гараад ирсэн. За тэгээд тэр нэг шээсний сарцнаас бүр эсийн элемент хэдтэй 800 зураг авч байгаа маш их үнэтэй мэдээллүүдийг одоо ингээд 800 тэр аппарат шинжилгээний аппаратууд одоо 800-аас 1000 зарим хүчин чадлууд нь 1500 хүртэл зургийг авч эмч нарт үнэтэй мэдээллүүдийг өгч штэ. Тэгэхээр ийм гоё зүйлүүд гарлаа. За тэгээд дараагийн үе шат нь 96-аас 2000 шин энд одоо Монголд хагас автоматууд орж ирж ирсэн. Германы одоо мөнгө төвшин багшийн нэг Humant Fuchs-ийн хагас автоматууд орж ирсэн алтан үе байдаг. За тэгээд 2002 онд EDIS молекулын биологийн лаборатори хөгжиж ирсэн. За тэгээд бүх одоо манай Монголд одоо өндөр хөгжилтэй бүх л орны тоног төхөөрөмжүүд орж ирж байгаа. Одоо манай энэ семинарын баахан лого байсан. Тэр бүх логоны ханган нийлүүлэгчд байсан. Та нар нөгөө ихэнд нь анзаарсан бол бид нар ч бас одоо маш гоё сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг оруулж ирж байна. За тэгээд лабораторийн шинжилгээний чанарын хяналтанд одоо чанарын гадаад үнэлгээнүүд хийгдэж байгаа. Олон улсын хийж байна. Манайх өөрсдөө бас гадаад үнэлгээгээ лабораториудыг тэр 300 гаруй лабораториудыг одоо чанарын ямар байна гэдгийг бүр байр эслүүлээд одоо чанарын гадаад үнэлгээ жилд 2 удаа тийм ээ явуулж одоо үр дүнгийн тайлгнадад ийм одоо хөгжил дэвсжилт хүрсэн. За одоо Монголд аппарат технологийн шинжилгээ хийсэн аппарат тоног төхөөрөмж би зөвхөн зарим нь багтаагүй ийм хідэн тоног төхөөрөмжүүд байдаг. Seismic, Sponovita, Баян голмын, Diasvis, Gas Monolab гэх мэтчлэн маш олон төрлийн компаниуд одоо технологийн шинжилгээ хийсэн тоног төхөөрөмж уруулж байцыг нийлүүлдэг. Тэгээ эднэртэй манай лаборатори баг хамт олонныхан бас хамтарч ажилладаг. За энэ одоо сайхан аппарат багчууд маш их байдаг. Одоо ингээд бүр сургалтын хийгээд маш нарийн энийг одоо яриулсан бидний цаг хүрэхгүй. Тийм учраас товчлоод зургийн дээр нь харуулад ийм одоо үйлдэлтэй ийм сайхан аппаратууд одоо чиглэл болгоноор гематолог, биохим, шээс, молекул биологи гэдэг ингээд ийм сайхан аппаратууд ороод ирсэн. Энэ би нэг л зургийг ингээд оруулсан байгаа. За тэгэл нөгөө сойг бид нар ингээд шилэн уурсан тусгаалan саруулаад баллонтой балангүй тавиал ингэдэг байсан бол одоо энэ аппаратуудаар сойг хүртэл ингээд гаргаад ирж байгаа. Энэ нарийн зургнууд маш их гоё технологийн төвшил байгаа. За ийм одоо байсан. За ингээд бас биднэрт манай эмнэлзийн эмгэг судлалын лабораторийн одоо
эмч нар маань Монгол улсад эрдэм шинжилгээ судалгааны ажил хийгээд хамгаалсны диссертацууд, за анхны диссертацууд Ямаха гэдэг одоо манай нэртэй эмнэлзүүн лабораторийн бас эмч байдаг 60-аад оны 63 онд одоо жирэмсэн эхчүүдийн уургийн солилцооны үзүүлэлтүүдийг судалсан байна. Усан нор багш маань бидний одоо багш эмнэлзүүн лабораторийн эмч нарыг бэлтгэдэг одоо маш гол хүн байсан. Энэ багш маань Монгол эрүүл хүний өөгцсний солилцооны үзүүлэлтүүдийг судалж диссертац хамгаалсан. Мөнгө төвшин багш маань одоо аутоо эмийн гаралтай үргүүлийг судалсан байна. Дижитмаа эмч гэхэд Монгол эрүүл хүний захын цэсний үзүүлэлтүүдийг гаргаж ирж судалж ирсэн байна. Наран багш одоо архаг гломерул нэгтгэж өвчний бөөрийн архаг дутагдлын үндэсний гемостазын үзүүлэлтүүдийг гаргаж ирж диссертац хамгаалж ирсэн. За миний бичсний зарим ээлжийн энзимийн лавлав хэмжээ манай тэнхмийн уран байгаль багш маань одоо Монгол улсын 40-өөс 64 насны эрүүл мэндийн гепатит вирусын халдвартай хүн амд одоо энэ биомаркерын төвшин судалж 22 онд докторийн зэрэг хамгаалж ирсэн. За манай тэнхмийн энэ багш нар маань бүгд гадаадд одоо заримдаа хүмүүс намайг түрүүн цэрэн давг захирлын профессорын лекцэн дээр ч байсан анхны одоо сургууль сургуулийн доктор хамгаалсан чи их булган сүлттэй шүү гэж их магтдгийг тэрүүн шигийн дагуу манай тэнхмийн хамт олон одоо ийм олон эрдэмтнүүд би өөрөө тэнхмийнхаа багш нарыг за гадаадд хамгаал гэд маш их чөлөөтэй тэд нартай боломж олгож өгч ингэж явуулж ирсэн. Одоо энэ наран гэрэл багш Бачимыг туяа жаргалж Америкийн Америк Бачим хоёр Бачим багш байдаг мөнгөтлөг багш гэх мэт одоо энэ багш нар бүгд Японд доктор, Хятадд доктор, гадаадд доктор яг л одоо эмнэлзэн лабораторийн тэнхмийн багш нар миний юм шүү. Эднэрийн одоо эрдэм шинжилгээний диссертацуудыг уншуул одоо эрдэм бүтээлээд. За энийг яагаад хэлж ийм гэхээр эмчлээс манай хамгаахын сургуулийнхан диплом хамгаалдаг болж байгаа. Диплом эмчлээс эхлээд одоо диплом хамгаалж байгаа. Нөгөө хүний ихэнчээр 6 жил сураад төгсөлтийн шалгалтаа зөвхөн онлын ардын үйлдэлээр өгдөг байсан болов тэгэхээр зэрэг ерөөсөө судалгаа шинжилгээр баг курсээсээ эхлээд хий гэдгийг одоо шаардлага тавьж байгаа. Тийм учраас энэ манай тэнхмийн нэрмжтэй яг диссертацуудыг би түүж тавилаа. Тэгээд ер нь яг чиглэлээр нь хөөх юм бол одоо манай хамгаахын төв номын санд одоо бүх лабораторийн чиглэлээр хийсэн юм диссертацууд вебсайтууд байгаа шүү гэдгийг ингээд энэ дээр дурдж байна. За ингээд эрүүл ирээдүйг хамтдаа бүтээцгээ гэдэг үгээр лекцээ төгсгөө. За юуны өмнө энд хуран цугларсан бүх одоо анаах ухааны ноён аргалууд болсон эмч, багш, эрдэмтэн, судлаач одоо та бүхнийг ингээд багшийн минь хүндлэж ирсэнд бол чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Тэгэхээр Ганжмаг багштайгаа миний уулзсан түүх бол одоогоос бараг 30 гаруй жилийн өмнө эхэлсэн байна. Би 1991 онд анаах ухааны дунд сургуулийг багшийн саяны түүхэн дээр гарсан одоо Сальвадор Аллендагийн нэрмжээс соёлч сургууль гэж байхад нь одоо оюутан болж орж одоо шавн олж ялаа. Тэр үед одоо яг миний бас анги удирдсан багш Пүрэнсрэн багш маань энд сууж ийн. Яг одоо биохими хичээлийг зааж асан Ганжмаг багш хоёрыг ингээд хойлонгийн харахад үнэхээр сайхан байна. За тэгээд өнөөдөр энэ гайхамшигтай үйл ажиллагааг зохион байгуулсан лабораторийн тэнхмийнхэн маань яг энэ үйл ажиллагаанд ингэж одоо сэтгэл зүрх гарган багшийнхаа ингээд хамт ажиллаж байсан энэ анаах ухааны мундаг эрдэмтэн судлаач одоо даваасрын багшигаа харахад үнэхээр бахархалтай байна. Тояавш хоёр маань бид нарыг яг оюутан бахад хийм заалгаад одоо ингээд ярьжсэн манай химийн шилдэг ухаан лабораторийн шилдэг ухааны одоо нийт түүхийн бараг одоо 90 шахам жилийн түүхийн одоо тал шахмыг нь багш маань яг энд бүтээлцэж явжээ гэдгийг одоо өнөөдөр бас багшийнхаа түүхээс харж байна. Одоо 40 шахам жил гэдэг бол үнэндээ болоод яг л талаас илүүгийн бүтээлцэж явжээ гэж харж байна. Тэгэхээр зэрэг энэ цагаас эхлээд би багшийнхаа шавн олж одоо эрдэм мэдлэг анх энэ салбар руу орж иржсэн үеэс хойш бол бид хоёр нэг багшийн шав байж одоо докторийн сургалтанд хүртэл явсан. За тэгээд өөрөлдөх юм бол нэг ангийнхан шиг явсан байна. За тэгээд багштайгаа тэр битгийхэд одоо 2017 оноос 20 он хүртэл одоо эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн лабораторийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга одоо багийн гишүүдээр нь манай
багш ажиллаад би дараагаар нь ажиллаад бас харган байж үтсэн хүн байна. За тэгээд тэр багт маань ажиллаж байсан одоо манай хишгэ профессор байна. Хос хоёр багш манай миний нарийн бичгээр ажиллаж байсан Бачим багш маань өнөөдөр энэ техникийн ингээд талыг бүрдүүлсэн явж байгаад баг хамт олондоо бас чин сэтгэлийн талархал илэрхийлээ. Тэр үед бол багш маань үнэхээр одоо яамны тэр салбар зөвлөлийн ажилд энэ багш профессорууд маань чин сэтгэлээ гаргаад бид анхны энэ нэлэг бүтэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үед бол мэрэгжлийн ур чадвараа гарна. Яг энэ одоо өнөөдөр энэ зааланд сууж байгаа манай лабораторийн эмч мэрэгжилтнүүд, техникч нартай бол бид нар зэрэгцээд бас ажилласан. За энэ цагаас хойш бол одоо эрдэм судлалын ажил дээр нэг багшийн шав болоод бид хоёр одоо Батбаатар багшийн би ууган шавна. Багш маань одоо бас манай техник дээр хамгаалж байсан хамтарч. Тэгэхээр зэрэг багштай бас одоо ингээд түүхийн ярьсан учраас би зүгээр яг нэг жижигхэн поинтыг маш их талархаж авч яасан нэг үеэ бүр дурсмаар санагдлаа. Тэр нь бас л одоо лабораторийн амгаан их сургуулийн багшаас одоо онлайн одоо багшаас өөр эмэлзэн ямар ч туршлагагүй хүн улсын 1-р түмэлгийн лабораторийн дараагаар ажиллаж байх үед мэргэжлийн салбар зөвлөлөөр ажиллаж байх тэр үед бол бас хэцүү үед бас нэлээд тохиолдож байсан. Тэр үед багш маань яг л одоо багшдаа тэгж хэлжсэнээсээ бараг ичээд байна л да. Багш би болох уу гэдэг бараг хүртэлж яхад үгүй ч юм ээ. Яг даваал гардыг угаасаа цаг хугацаа өнгөрөөл явдیں۔ Миний хүчийг чадна гэдэг. Одоо тэр үед одоо яг болох уу гэдэг үгийг хүртэл би хэлж үзчихсэн. Тэгэхэд багш маань урам өгөөд одоо тэр үгэнд бол бас би одоо ч талархаж явдаг. Болиг болчих гэжсэн үед маань багш маань урам өгөөд багш нь ч гэсэн хэдэн настай яг яагаад явж байгаа байлээ гэтэл ингээл нэг мэдхэд одоо цаг хугацаа айгүй хурдан өнгөрдөн шүү чимээ бити хаяараа гэдээ бүр ингээд урам өгчээсэн. Тэгээд багш маань тэгээ хэлсэн учраас үнэхээр хаяагүй дээ. Тэр үедээсээ хойш бол асар хэмээх сурсан. Тэгээ миний бас хамт ажиллаж байсан хамт олон маань энд байж гэн. Тэгээд та бүхэндээ бүгдээрэнд нь одоо багшийнхаа үйл ажиллагаанд ирсэн чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд одоо ямар ч анхны шавнырын нэг манай Мөнхөрдөн профессор эдмэр гэдэг бид нар яг ингээд ном заалгаж байсан шавнар нь бол бас байгаа анхны их сургууль багшилж байгаа. Тэгээ багштай бүр амьдралд нь аз жаргал, эрүүл хамгийн сайн сайхан бахныг хүсэн өрөө